Өдрийн мэндэ. Би өнөөдөр уг нь бол миний төлөвлөгөө бол төвлөрсөн бус биержийн тухай бичлэг хий гэж бодож байсан байхгүй. Тэгсэн чинь их олон асуудал гараад ирсэн. За тэгэхээр одоо юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл би та нарт төвлөрсөн биержүүдийн янз бүрийн арилжаануудын тухай, стейкний тухай тэгэл янз бүрийн зөндөө олон юм бичлэг хийгээд өгсөн ба. Тэгээд төвлөрсөн бус биержийг бол би ер нь 2-3 жилийн өмнө нэг орлож ирсэн санагдчих. Тэгэхээр төвлөрсөн бус биержийн тухай өнөөдөр яг бичлэг хийх гэсэн чинь тэр дотор маш их олон нэр томьёонууд байна. За смарт контракт гэн, газл гэн, валидатор гэн, нөгөө хөрөнгийн санал гэн ингэ зөндөө олон юм. Тэгэхээр би хэрвээ тэднэрийг энэ нь юу юм бидгийг мэдэхгүй ээжиж төвлөрсөн бус биерж рүү орно гэдэг ойлголт бол ер нь байхгүй юм байна да гэж бодсон. Тэгээд би анхлан сонирхогчтой өнөөдөр дотроос нь эхэлж нэр томьёонуудыг задлж хэлж агаад тэгээд дараа нь тэр нэр томьёонууд дээрээсээ нийлүүлээд төвлөрсөн бус биержийн тухай хэлж өгье гэж бодлоо. За миний зорилго бол мэдээж анхлан сонирхогчдод зориулсан маш энгийн үгээр хэлэх юмнууд байж байгаа. За тэгээд энэ төвлөрсөн бус биерж дээр өнөөдөр би юу ярих вэ гэвэл валидатор гэж юу юм бэ, хий юм бэ, ерөөсөө энэ хаанаас ийм нэр томьёо гараад ирсэн юм бэ гэдгийг хэлнэ. Тэгэхээр валидатор гэдэг нэр томьёо бол ерөөсөө сүүлийн хэдхэн жилд 2-3 жилд энэ төвлөрсөн бус биерж стейк гарч ирсний дараахан л гараад ирсэн шүү дээ. Тэрнээс эхэндээ бол валидатор гэдэг үг байгаа. За дараагийнх нь майнерийн тухай бид нэр зөндөө олон сонсч байсан. Тэгэхээр би өнөөдөр майнер гэж хий юм бэ? Валидатор гэж хий юм бэ? Яагаад майнер одоо бараг ярихдахгүй валидатор гэдэг нэр нь арай илүү яригадаад байна вэ гэдгийг хэлээд өгье. За ингээд одоо жишээлбэл нөгөө Kepler ингээ wallet-ийг нэгэд гараад ирэнгүүт ингээд validator dashboard гэдэг нэг юм гараад ирдэг. Одоо жишээлбэл өөр Trust wallet дээр coin хадгалах гэхээр validator гараад ирдэг. Тэгэнгүүт эн чинь хий юм бэ? Энд чад юу юм бол ямар учиртай юм бол гэдэг орноо да тий тэгээд ойлгож эхэлнэ. Тэгэхээр би өнөөдөр майнерийн тухай эхлээд жоохон дурдаад. Яг тэгвэл майнерийн тухай бид нар хэдэн жилийн өмнө одоо анх эхлээд крипто валютыг сонирхож байсан хүмүүс бол мэднэ. Тэр чигтэл манай төрөл майнинг хийдэг фармнууд байсан, майнер гэртээ хийдэг хүмүүс байсан. Тий тэгээд хүмүүс бол тэрийг мэддэг. Тэгээд сүүлийн үед чи одоо нөгөө нэг жоохон тэр яриа багассан. Тэгэхээр яагаад багассан бэ гэвэл майнер гэдэг маань өөрөө одоо голчлон крипто валют тэгээ биткойныг одоо нөгөө олборлож эхэлж яхад олборлогч гэдэг нэрээр орж ирж байна. IT Rumpas адилхан, Litecoin адилхан дээр үеийн койнуудыг мэддэг хүмүүс мэдчихэв. За тэгвэл сүүлийн үед ягаад энэ маань ингээд хүмүүс гэр мэртээ тэр нөгөө видео карт ашиглаад нөгөө юу гэдэг штэ тийм төхөөрөмж ASIC төхөөрөмж ашиглаад хятадаас захиалаад ингээд хийгээд байсныг хүмүүсэндөө мэдчихэв. Тэгвэл ягаад энэ маань чимээг болчихв? Ягаад алга болчихв? Тэгэхээр майнер гэдэг хүмүүс маань юу хийдин гэвэл хүмүүсийн илгээсэн гүйлгийг тий цуглуулад тэгээд тэр гүйлгийг баталгаажуулаад зөв эсхийн шалгаад тэгээд маш их хэцүү криптографийн бодлогыг бодлогыг шийдэх гэж уралдаад тэгээд хэн төрүүлж одоо тэр юуг нь шийдлийн олсон нь блок үүсгээд тэгээд тэр блокчейн дээр нэмээд тэр нэмснийхаа төлөө одоо шинээр бүтээгдсэн крипто валют юм уу эсвэл гүйлгээний шимтгэлээр шагналаа авдаг хүмүүсийг майнер гэж хэлдэг. За одоо жишээлбэл өнөөдөр биткойны сүлжээнд нөгөө блокчейн чинь хүмүүс ингэж хэлээд идэг штеп. Блокчейн гэдэг чинь өөрөө бүртгэлийн систем байгаамаа гэл ингэ технологи хэлээр айгүй хэцүү. Тэгэхээр өнөөдөр болохоор биткойны сүлжээнд нэг 144 ойролцоогоор 144 блок үүсгэдэг юм бэ. Тэгэхээр чин тэр 144 блокийг одоо би үүсгэгээл майнерууд бол дэлхийд даяар л яах нь энэ блокны нэгэн ч гэсэн үүсгэл
одоо өрсөлдөх юм те хинэн зөв төрүүлж хариулна тэрийн шагналаа авна блокчейний шинжилнэ тэгээд одоо илүү мөнгөтэй coin-то эсвэл одоо шинтгэлийн аавна гэсэн. За тэгээд энэ нь одоо 20 одоогийн байдлаар бол яг нөгөө том дата төвүүдэд майнингийн фарм гэж хэлдэг шүү дээ тийм майнинг фарм гэх том одоо майнеруудын тусгай дата төвд олон мянган тийм ASIC гэх төхөөрөмж байрлуулад долборлдог. За одоо нэг гэртээ тэр хийдэг жижигхэн ийм майнинг хийдэг юмуд ерөөсө боломжгүй болцсон ба. За тэгээд зарим одоо биткойн, лайткойноос өөр бусад одоо эфирум энэ төр чинь нөгөө одоо яг энэ proof of stake руу буюу миний одоо дараагийн ярих тэр валидатор руу шилжчихсэн гэсэн. За тэгвэл яагаад нэг эсэндээ ингээд хэлэх юм бол майнер гэж хий юм бэ гэвэл криптовалютын сүлжээг ажилуулад тий дээр нь гүйлгийг нь баталгаажуулад тэгээ шинэ койныг үйлдвэрлээд тэрнээс шагнал авдаг одоо ийм хүмүүсийг эсвэл одоо компьютерийн энэ одоо хүчтэй компьютерийн эзнийг эсвэл энэ хүчтэй компьютеруудын компанийг л одоо майнер гэж хэлэх юм. За тэгвэл одоо та нар надаас ингэж асууж магадгүй. Яагаад энэ майнер нь чи хаашаа алга болцсон юм бэ тий? Тэгэхээр энэ яагаад алга болцсон гэвэл нөгөө нэг биткойны олборлдог тоон цөөрөд байгаа. Өөрөлдөх юм бол 4 жил тутамд биткойныг олборлдог одоо олборлолт нь багасаад идэг тий 2 дахин багасаад идэг. Тэгэхээр одоо ч нэг ойролцоогоор нэг 3 хэдтэй нэг блокноос 3 хэдтэйг л одоо авдаг болцсон шүү дээ 3.25 билүү тий. Тэгэхээр чин ягаад 3.12.5 болцсон. Тэгээд одоо ч дахиад энэ нэг блокноос 3.12.5 биткойн олборлж исэн бол 4 жилийн дараа энэ чинь сая чи 24 онд боллоо тий. Тэгээд дахиад 28 он гэд бүр багасаад явчихна гэсэн. Тэгээд энэ ягаад тэгвэл эднэр нэгдүгээрт нь хязгаарлагдмал нөөцтэй тий одоо яг нөгөө бидний алт олборлж байгаа шиг алтчин одоо нэг алтны уурхай нийлэг хэдийн эхлээд хэдийн хэмжээний нөөц байдий. Тэгээд алтыг аваад ахарч улам багасаал тэгээд улам цаашаага хэцүү болоод идэгтэй яг адилхан криптовалют биткойны чи олборлоод айгүй ихэндээ бүр амар их байдаг байсан. Сүүл рүүгээ ингээ 2 дахин 4 жил тутамд 2 дахин багасаад ахаар чинь айгүй бага нөгөө биткойны чинь олборлох нь багасна. За тэгээд нөгөө зарим биткойнууд чинь ерөөсө хэрэглэнээс гараад алга болцсон. Тэгээ хүмүүс нөгөө буруу гүйлгээ хийгээд алга болцсон. Тэгэхээр чи улам тоон багасна. Энэ майнер хийхдээ зэрэг маш их хэмжээний цахилгаан эрчим хүч яадаг. Тий цахилгаан эрчим хүч хэрэгэлдэг. Тэгээд нөгөө хүмүүс тэр нөгөө их цахилгаан эрчим хүч хэрэглэхээр энэ тэнд одоо ууланд ч юм аа ингээд маш их дулаан ялгаруулдаг. Тэгээд зарим нь бол яг хав тэр дулааны хэрэглэн л гэлдэгээд. Тэгээд нэг өснөдөө цахилгаан эрч хэрэглэн гэдэг чинь одоо байгальд маш их одоо юу гэдэг лээ үр ашиггүй гэмээр юм уу тий айгу хор холбогдолтой ч гэдэг юм уу тэгэж үзчихэ. Тэгээд тэрнийхээ хэмжээгээр нөгөө койных нь үн нэмэгдэн, зардлынх нэмэгдэн, цахилгаан их орно гэл ингээл. За ийм асуудлууд гараад ирэнгүүт чинь нөгөө дараагийн технологи хүмүүс чинь энэ юусоо хутлаа юм бэ, бүтэхгүй юм бэ тий. Тэгээд дараагийн одоо нөгөө шин технологи гаргаж ирнэ гэсэн үг үстэй тий. Тэр шин технологи гэдэг нь одоо энэ нөгөө Ethereum интершин шилжсэн Proof of Stake гэдэг одоо систем рүү шилжсэн гэсэн. За тэрэн дээр энэ одоо юу нөгөө валидатор гэдэг яриач гарч байна. За тэгэхээр одоо би бол та нарт юу гэж ойлгох гээд нэг бол майнеруудын ашигладаг юм нь юу байх нь гэдэг тэр ASIC гэдэг одоо зөвхөн энэ блокчейний олборлолтод зориулж бүтээсэн тийм маш хүчтэй төхөөрөмжүүд байдаг. Одоогийн байдлаар бол биткойныг л энэ төхөөрөмжөөр олборлж байгаа. За дараагийнх нь GPU гэдэг график картууд байдаг. Энэ бол дээр үед нөгөө хүмүүс видео картаар олборлоод байдаг байсан тий. Тэгэхээр энийг нөгөө Ethereum-ыг одоо энэгээр олборлдог байсан. Тэгээд одоо айгүй бага цөөхөн койнуудыг тий одоо энэгээр ашиглаж байгаа энэ график картаар. За тэгэхээр энэний одоо майнеруудын систем нь бол одоо энэ Proof of Work буюу тий ажлыг баталгаажуулах гэсэн. Тэгээд хүчтэй маш хүчтэй техник. Тэгээд маш их цахилгаан.
За тэгээд одоо миний компьютер хамгийн хүчтэй гэдэг зарчмаар ажиллах нь шүү дээ. Хин сайн хүчтэй компьютертэй байна. Хин тэр нөгөө сүлжээ нэг баталгаа одоо таамаглал тэр математикийн кодуудыг бодож чадсан хүн л шагнал илүү аавн тий. Ийм зарчимтай. Тэгээд нэг ясандаа одоо хар үгээр бодох юм бол юуг тайлбарламаар юм бэ? За одоо жишээлбэл ингээд нэг ийм тасалгаа байл тийм үү? Тэр тасалгаан дотор нэг 1000 хүн, хэдэн мянган хүн ч юм ингээд пазл эвлүүлээ сууж нэг та нар төсөөлөх хэрэгтэй. Нэг пазл эвлүүлээд маш их хэцүү тийм үү? Тэр пазл чинь айгүй хэцүү пазлнуудаа эвлүүлж чаа. Тэр чинь нэгдүгээр хурдтай, хоёрдугаар ухаан зарцуулна тийм ээ. Ингээд пазлаа ерөөсөө маш их хурдан эвлүүлсээр байтал нэг хүн ялнаа да. Ялал би төрүүлээд пазлаа эвлүүлчлэгээ хашгирнаа да тий. Тэгээд тэр хүн тэр нөгөө блокийг үүсгэх эрхтэй болно гэсэн. Тэгээд тэр блокчейн бүртгүүлээд ингээд цаашаа явдаг. Тэгээд тэр ялсан хүнд одоо нэг гэсэндээ энэ хамгийн түрүүнд пазл эвлүүлсэн хүнд одоо шоколад өгнө гэл тэр шоколад авч байгаа. Яг адилхан байна. За ийм юм нь бол майнер байна. За тэгвэл одоо хідүүлээ цаашаага явъя. Тэгвэл нөгөө нэг валидатор гэдэг чинь юу юм бэ? Энэ нөгөө нэг бидний стек хийгээд явж байхад яригддیں۔ Гэхдээ яг одоо энэ нөгөө нэг төвлөрсөн бус биржүүд дээр валидатораа сонгох, сайн валидатортай болох инээ тэрэгээд нэг яриа гараад байдаг. Тэгтээ зэрэг энийг нөгөө түрүүний компьютерууд баталгаажуулсан, гүйлгээ компьютерууд баталгаажуулсан бол энэ арай өөр. Энэ болохтон зэрэг одоо нэг гэсэндээ proof of work тэ энэ болохтон зэрэг олборлтын системд энэ нэг майнеруудыг хийдэг ажил бол одоо proof of stake гэдэг ийм систем шилжчихсэн ба. Ethereum 2.0 гээл тэрлүү шилжлээ гэж яригадад ирсэн тэр. Тэгээд нөгөө Solana, Cardano гэл ингээл сүлжээнүүд гараад ирсэн тий. Эдгээр чинь бүгдөө энэ валидаторын системээр орцсон. Тэгвэл валидатор гэдэг юм чи юу хүн чин одоо юу хийдэм бэ гэвэл нэгдүгээрт нь гүйлгээг шалгадаг. Хин нэгэн хүн одоо coin шилжүүлэх юм бол тухайн хүнд тийм хэмжээний мөнгө байгаа эсэх гүйлгээ нь хуурамч байгаа эсхийг шалгадаг. За тэгээд ингэж шалгад дуусчаад тэгээд энэ гүйлгээнүүдийг нэгтгээд блок үүсгээд түрүүний нөгөө компьютер хийжсэний чинь оронд тэг блок үүсгээд тэгээд блокчейн дээр бүртгэдэг. Яг уг нь санаа нь бол аюу адилхан. Тэгээд сүлжээнд одоо ямар нэгэн өөрчлөлт орох юм бол ямар нэгэн маргаантай асуудал гарах юм бол энэ валидаторууд санал өгч шийдвэр гаргадаг. За тэгвэл нөгөө валидатор одоо тэгвэл валидатор гэдэг чинь өөрөө юу юм те? Валидатор болохын тулд ямар юм одоо хэрэгтэй вэ гэх юм бол өөртөө байгаа сүлжээний зоосыг буюу одоо токеныг, койныг барьцаа болгоод төгждөг. Тэрийг бид нэр стейк гэдэг нэрлэдэг. Жишээлбэл одоо би Ethereum сүлжээний валидатор болё гэх юм бол тэр Ethereum-ийн сүлжээндээ одоо хэдэн тийм 30 ч юм Ethereum барьцаанд нь байршлуулах нь шүү. Тэгээд хэрвээ одоо нөгөө нэг валидатор хуурамч гүйлгээ баталгаажуулах юм уу эсвэл сүлжээгээ одоо хорлохыг оролдох юм бол түүний барьцаанд нь байгаа тэр нөгөө барьцаанд тавьсан Ethereum ч юм уу хэдийн хэмжээний тэрнээс суутгаж авдаг. Нэг чанараар манайхны нөгөө мэддэг одоо мерчантуудтай бас адилхан байна шүү дээ тий. Мерчантууд чинь яг л нөгөө нэг Binance биржин дээр юугаа мөнгө төгччээд хэрвээ ямар нэгэн хуурамч юм хийх юм бол тэр мөнгнөөс нь байнаас судгаж авдаг. Яг тэрнтэй адилхан. За энэ нь болохоор тэр тор гул гэж хэлдэг. За тэгвэл энэ валидаторууд яаж ашиг олдیں۔ Тий? Төрүүлчийнхийг би майнер дээр яаж ашиг олдیں гэж хэлчихлээ. Тэгвэл эдгээр чинь нэгдүгээрт нь гүйлгээний шимтгэл авдаг. Тэгээ газ фи гэдэг. Одоо нөгөө газ фи гэдэг газны тухай яригдсан шимтгэл гэдээ яригддаг. Тэгэхээр энэ хэрэглэгчдийн төлсөн шимтгэлийн тодорхой хэсгийг л хэдэнд очих. За дараа нь болохтон зэрэг шинээр нөгөө нэг coin үүсдэж штэ тийм ээ. Тэгээд шинээр coin үүсэнгүүд энэ одоо жишээлбэл төвлөрсөн бус бирж дээр шинээр coin үүсгэж яв хүмүүсээс тэгээд тэднийх нь гүйлгээг баталгаажуулаад тэгээд тэр зооснуудаас шагнал авдаг ийм хүмүүсийг валидатор гэж хэлдэг.
За тэгвэл одоо хэдүүлээ харьцуулаад майнер гэж юу байх нь те төхөөрөмж нь ийм хүчтэй үнэтэй техник байх нь валидатор болохоор зүгээр л энгийн сервер эсвэл одоо сайн компьютер тийм. За зардал ямар зардал гарахгүй л маш хэмжээний цахилгаан зарцуулна майнер нь. За валидатор бол ерөөсөө тийм тоог мог байгальд одоо тийм ээлтэй тоог мог зарцуулна гэж байхгүй ганцхан өөрийнхөө хөрөнгийг л яах нь төгждөг байх нь шүү. За тэгээд ямар одоо шаардлага тавих уу гэвэл энэ майнерууд болохоор маш их математикийн тийм том одоо тоо бодно тооцол болор өндөр чадвартай байна тий чадвартай байна гэсэн. Юунд валидаторууд нь болохоор барьцаанд байгаа зоосны хэмжээ, токны хэмжээ. Тэгээ хэдий хэмжээний мэдээжийн хэрэг одоо их барьцаанд энэ валидаторууд их хэмжээний юу хийн. Тэгээ нөгөө нэг өөрийнхөө токныг төвчин хэдий чи хэмжээний олон гүйлгийг тэр хүн баталгаажуулж чадна гэсэн. За тэгвэл энэ нэгэсэндээ одоо тэгвэл би түрүү нөгөө нэг пазл эвлүүлж байгаа шиг ингээд энгийнээр хэлэх юм бол валидаторууд бол за нэг жишээ хэлж юу. За одоо би нэг дэлгүүрт ажилд орё тийм үү? Энэ валидатороор орно гэсэн. Дэлгүүрийн одоо нөгөө гүйлгээнүүдийг баталгаажуулна гэсэн тийм үү? Тэгэх юм бол би дэлгүүрийн эзэнд одоо ингээд 100 сая төгрөг ч юм өгчөө. Тэгээд одоо тэрийг нөгөө юу яах нь штэ. Тэр нөгөө тэр хүмүүсийн хийж байгаа гүйлгийг би за энэ нөгөө баталгаажуултыг хийж өгнө штэ. За хэрвээ би ямар нэгэн одоо хэрэглэгчийн ямар нэгэн худалдан авагчийн гүйлгийг буруу хийчих юм бол би ч одоо торгуулна штэ чи буруу юм хийсэн гэдэг. Нэг удаа хоёр удаа буруу хийгээд байгаа юм бол миний нөгөө 100 саяас чинь дэлгүүрийн маань эзэн нэгдүгürt аавна. Хоёрдугаарт нь чи ерөөсөө бүтэхгүй хөрвэн те ерөөсөө энэ баталгаажуулт хийж чадахгүй байх гэд намайг ажлаас хөөч юм шүү дээ. Яг тэрнтэй бол яг л адилхан. Валидаторууд тийм үүрэг хүлээд. Чи хэрвээ гүйлгээгээ сайн баталгаажилт хийгээд ингэж авах юм бол урамшуул сайн авна гэсэн. За ийм учиртай юм байна. Тэгээд одоо цаашаагаа сүүлийн үед нөгөө нэг ийм яриа гараад идэв шүү дээ тий. Одоо нэг гэсэндээ валидатор болохоор одоо валидатора зөвс нөгөө нэг энэ pancake swap дээр энэ төр ингээд нөгөө койнуудаа ингээд солихоор муу валидатор сонгох юм бол айгүй өндөр шимтгэл төлчдөг гэнэ тэрэ гэл ингээд янз бүрийн яриа гараад идэг. Тэгэхээр одоо нэг гэсэндээ тэр нөгөө миний сайн тэр касн дээр сууж байгаа хүмүүс чинь касн дээр дэлгүүрийн касн дээр суугаад хүмүүсийн одоо гүйлгийг шалгаад тэгээд хин нэгэн хүн одоо жишээлбэл мөнгө төлөөгүй ахтан төлцсөн гэд хэлээ. Тэгээ одоо хэлчих юм бол тэр чинь одоо би буруу юм хийж чаа гэсэн үгтэй тийм. Яг тэрнтэй чи адилхан хэрвээ одоо тэр энэ төлбөрийн ингээд зөв бүх юмнуудыг сайн шалгаад ингээд ахын бол надад тэр дэлгүүрийн эзэн маань цайны мөнгө өгнө гэсэн. Тий ажлын салин дээрээс гадна дахиад одоо надад цайны мөнгө өгдөгтэй яг л адилхан байхгүй. Тэгэхээр хэдий чиний валидатор сайн байна өөрөө хариуцлагатай байна. Компьютер нь сайн байна. Тий хэдий хэмжээний мөнгө койн төгссөн байна. Хэдий чиний шагнал сайн аавна гэсэн. За тэгээ утас туураад асарчлаа. За тэгэхээр одоо бид нар юу гэж ойлгох вэ гэвэл валидатор гэдэг хүн бол ерөөсөө их хэмжээний өөрийнхөө койныг тэ юугаар нэгэсэндээ дэнчин тавиад тэгээд хүмүүсийн гүйлгийг баталгаажуулдаг хүн байна шүү дээ. Тэгээд нэгэсэндээ сүлжийн шинэ гүйлгээнүүд ороод ирнэ хүмүүс солино, стейк хийн, зарна худалдана гэл тэгэл ингэ янз бүр юм. Тэгэх юм бол тэр нөгөө валидаторнуудаас одоо нэг хүн сонгогдох нь шүү дээ. Тэр валидатор хэдий чиний их одоо дэнчин тавьсан буюу хэдий чиний их койн төгссөн бол тэр одоо сонгогдох магадлал маш өндөр байна гэсэн. Тэгээд тэр сонгогдсон валидатор бол гүйлгээнүүдийн шалгаад зөв байна гэд баталгаажуулаад ингэж цаашаага явах нь. За тэгээд дараа нь одоо бусад энэ нөгөө валидаторууд нь тэр нөгөө баталгаажуулсан хүнийг тэрийг бас дахин баталгаажуулаад тэгээд ашигнуудаа хуваагаад хэрвээ буруу шалгах юм бол тэр нөгөө тавьсан койн алдах. Ийм л систем юм ба.
За тэгэх юм бол нэг өсөндөө майнер бол тий би одоо энэ бодлогыг бодох гэж маш их хүч, маш их одоо юу тог зарцуулсан. Тий тэгэхээр би ингэж хөдөлмөрлсөн юм чинь надад итгэх ёстой гэсэн ийм зарчмаар ажиллаа. Нөгөө валидаторууд болох юм бол би одоо энд маш их хэмжээний өөрийнхөө мөнгийг койныг тавьсан. Хэрвээ би худлаа хэлэх юм бол баталгаажуултыг буруу хийх юм бол энэ мөнгөөрөө шатна. Тийм учраас надад итгэх ёстой гэсэн ийм хоёр ийм одоо нөхцлөөр ажилладаг байна. За тэгвэл аюулгүй байдлын хувьд бол мэдээж хэрэг болохгүй юм гэж юусе байдгүй тийм үү? Хакерууд бол юусе бүх юм хийдэг. Гэхдээ майнеруудыг хакертахын тулд хакер чинь бол одоо маш их хэмжээний тог цэглэгаан зарцуулж ээж тэр сүлжээг эвдэх хэрэгтэй бол. Хэрвээ валидаторыг хакертах юм бол гэх юм бол асар их мөнгө хэрэгтэй болно. Тэр валидаторын тавьсан хөрөнгнөөс илүү байж ээж тэр хүнийг одоо тэрний сүлжээг хакердах юм. Тэгэхээр бол ерөнхийдөө баг ийм боломжгүй асуудал байгаа. За ингээд би өнөөдөр майнер гэж хэм бэ? Валидатор гэдэг хэм бэ гэдгээд ингээд хэлээд өгчлөө тий. Нэг нь болохдоо зэрэг одоо ингээд тоглоомоор хэлэх юм бол нэг нь их амар компьютерийн хүчтэй компьютертай айгүй олон төхөөрөмжтэй сэнсэн иргэсэн тийм. Тэгээд ерөөсөө зунжин юу гэдэг нэг мөнхийн одоо хүснэ гараал ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэр их одоо хүч чадлаар. Нөгөөх нь бол би зөвхөн аимшигтай их мөнгөтэй. Тэгээд нөгөө дансандаа би маш мөнгөтэй гэсэн ийм нэг хоёр хүн л харагдаж байгаа гэсэн. Тэгээ ийм юм байх нэ. За тэгээд энэ юу яталтан зэрэг болохтан зэрэг майнерууд бол одоо зөвхөн юун дээр л ажиллах нь биткойн, лайткойн гэдэг ганц нэг цөөхөн дээр. За одоо валидаторууд бол этермийн сүлжээн дээр голдуу. Тэгээд яг цаана солоно гэдэг ингэж явчих. Тэр гол нь бол яах нь этерм байх нь. Тэгэхээр майнерууд нь бол биткойн ажилчингууд этерм валидатор бол этерм ажилчингууд байх нь. За ингээд өнөөдрийн энэ ойлголтыг та нар авсан байх гэж боддیں۔ Тэгэхээр би ягаад өнөөдөр энэ валидаторыг эхэлж ярьсан гэвэл би нөгөө түрүүчийн стейкийн тухай ч юм уу эсвэл нөгөө смарт контракт тэгэл одоо нөгөө нэг энэ swap хийх энтергээд тухай ярих гэсэн чинь валидатораа сонгох тэр мэргээл ингээл явчихсан чинь ерөөсөө энэ чинь нэр ингээд нэг нэгээр нь тайлбарлахгүй болохгүй байх гэж бодоод өнөөдрийг энийг хийн ялангуяа одоо нөгөө энад юун дээр төвлөрсөн бус бирж дээр тэр нэг хөрөнгөний сан хөрөг чадварын сан гэдэг баха хөрөг чадварын сан гэж орчуулад байдаг тийм. Тэр хөрөг чадварын сан нь яаж бүрдэх вэ гэхээр чинь одоо ингээл энэ валидатор яригдах гэдсэн байхгүй юу. Тэгээд би энэ бичлэгийг орууллаа. Тэгэхээр ингээ ер нь бол энэ технологийн юмнуудыг ингээд тайлбарлаж өгөх гэхээр айгүй хэцүү. Тийм ингээд яг технологийн хэлээр ингээд ярихаар толгойд наалдаж өгөхгүй. Тэгээд ингээд ойлгочмор санагдаад байдаг тийм. Тэгээд боолж өгүүлэл би одоо ингээд нэг ойлгомжтой юм шиг үгээр хэлэх гээд байгаа байхгүй. Тэгээд яг та нар ойлгосноо үгүй юу мэдэхгүй. Зөвхөн миний бас технологийн юу одоо юу гэдэг тайлбарлах чадвар тутаж байгаа биш магадгүй тийм. Тэгэхээр ер нь бол ийм хоёр юм байдаг байх нэ. Тэгэхээр бид нэр одоо майнер биш ер нь валидаторыг сонгох валидаторыг одоо жишээлбэл стейк хийхдээ ямар валидаторыг сонгох уу инээ дэрээгээд. Жишээлбэл Binance дээр юм уу одоо төвлөрсөн бирж дээр стейк хийгээд койно хадгалуулахад бол тийм нөгөө нэг валидатор сонгох юм гэж гарч ирдэггүй байхгүй юу. Яг ийм нөгөө төвлөрсөн бус бирж дээр болохоор яг койн солиход стейк хийхэд заавалчгүй валидатор сонгох хэрэг гардаг. Жишээлбэл Trust дээр ч юм уу тий. Trust Wallet дээр. Тэгэхээр ийм хүмүүс байдаг бахна юм валидатор гэдэг ийм юмнууд байдаг баг. За тэгээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Тэгээ би дараагийн юун дээр тэр хөрөг чадварын сан өөрө биржин гэж смарт контракт гэж юу юм? Тэгээд биржин гэж юу юм? Тэгээд нөгөө нэг өөр чинь юу байдаг лээ?
сайн муу одоо жишээлбэл төвлөрсөн биржийн буюу төвлөрсөн бус биржийн энэ сайн муу тал гэдэг ингээд юмнууд явагдана. Тэгээ та нар бас саналаа бичээрэй. Би аль болохоор ингээд нэг жоох анхны мэдлэгтэй болчих юмсан гэж би бодоод байна. Тэгээ хүн ингээд уншаараа ойлгоод идэг мөртлөө яриад юм уу сонсохоор бас ингээд хүмүүсийн толгойд ингээд сонсчихлоор бас арай гайгүй ордог шүү дээ, тийм үү? За бүгдэнд нь амжилт. Сонссон бүх хүмүүст баярлалаа. Тэгээд лайк дараад комент бичээрэй. Би маргааш өмнө өдөр төвлөрсөн бос бирж гэж юу юм бэ гэдэг энэ бичлэг оруулъя. За баярлалаа.